Гэтэ чиний хувьд хүүхдээ өөр хэр урамшуулж магтдаг вэ? Би бол яг өөрийнхөө хувьд бол ерөөсөө баг хүүхдээ нүдэнд харагдах болгонд нь л ер нь магтдаг л да. Гэхдээ нэг хоосон хийсвэр цаасан малгай өмсүүлэх биш зүгээр яг тухайн нөхцөлд миний хүүхдэд ямар гоё юм харагдаж байна, ямар гоё чанар байна. Гэхдээ гаднах дүрийн магтахаас илүүгээр яг гарч байгаа мөн чанарыг тухайн хүнийг өөрийг нь илэрхийлж магтах үг аюу хэрэгэлдэг. Тэгээд монголчууд ингэж ярьдаг штэ. Халан гаднаа хайрн дотроо тэгэл дарж авахгүй бол болохгүй гэ. Тэгээд магтаалт их харан байдığım шиг санагддаг. Тэгээ би өөрөө ч гэсэн бас тэгж өссөн. За хүүхдээ багаас нь өсөж явахдаа тийм алдаа гаргаж агаад одоо засаж явж байгаа ээж байхгүй юу? Тэгээ тийм болохоор нэрээ эргэн тойронд байгаа гэр бүлүүд маань хүүхдүүдээ ер нь хэр магтаж урамшуулахаа ер нь мэддэм бол яг юун дээр одоо чи сая хэлсэн шүү дээ тий мөн чанар гэж яг айлын хэлээд байгаа яагаад вэ тий энэ талаар бүгдээ ярилцээ тохоо. Тэгээ энэ маш чухал сэдв тий тэгээд ялангуяа мэрэгжлийн үний яриаг сонсон илүү чухал байх л та юм л тий. Тэгээд гэрэл нэвтрүүлгээр өнөөдөр бас бид нар хүүхдийн хүмүүжил тэр дундаа ер нь хүүхдийн хүмүүжилт чинь магтаал урамшуулал хэрхэн нөлөөлөх юм бэ? Энэ сэдвийг сонгоод гэрэл нэвтрүүлгийг зориод ирсэн танд маш их баярлалаа. За тэгээд та бүхэнд ч гэсэн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа баярлалаа. Тэгэхээр эхлээд юу ч гэсэн ажилтдаг газар тий магадгүй байгууллага яг ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүн бас энэ тухай ярих гэдэг нь бас хүмүүс сонирн байх л та тий. Тэр тухай танилцуулаач. Тэгээ намайг болохоор хонгор зал гэдэг. Тэгээд сэтгэл зүйн хүний өвчлийн шинэ эхлэл төвийн тэргүүн сэтгэл зүйч мэргэжлэр төгссөн. Тэгээд Focus on the Family Монгол гэдэг олон улсын байгууллагын аль бие усны төлөөлөгч гэж явж байгаа. Focus on the Family гэдэг энэ байгууллага ер нь гэр бүл чиглэлийн байгууллага юм уу? Эсвэл сэтгэл судлал, сэтгэл зүйн чиглэлийн ямар чиглэл үүссэн ямар төвхтэй байгууллага вэ? Анх одоо 1977 онд Америкийн нэгдсэн улсад үүссэн. Тэгээд үүсгэн байгуулагч нь доктор Джеймс Добсон гэдэг маш алдартай сэтгэл зүйч одоо анх үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд анх радио нэвтрүүлгээр олон танигдчихсэн. Өнөөдрийн хүртэл радио нэвтрүүлэг ерөөсөө гэр бүлийн цогц хөгжлийг дэмждэг юм байгууллага байгаа. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулаад ерөөсөө л гэр бүлийн үнцийг хосууд одоо бие биендээ үнж байх тий эсвэл үр хүүхдүүдэд яаж зөв хүмүүжүүлэх ёстой гэдэг гэр бүлийн цогц хөгжлийг одоо дэмжих юм байгууллага байгаа. За тэгээд өнөөдөр тэгээд сонгож авсан сэдв болохоор хүүхдүүд рүү хандсан сэдв байгаа. Тэр дундаа бит хоёроос түрүү ярьлаа шүү дээ тий. Ерөнхийдөө магтаал урамшууллыг их харам бас өгөх гээд идэг. За яг хав өөрөө ч бодлохоор их сайн биш дээ гэж би ойлгуулсан шүү. Сайн гэдгийг нь мэдээлэл гэж хэрэгжүүлээд байгаа. Чухам яг ийм юм учраас сайн юм а гэдэг ярих мэддэг хүн ярьсан зүгээр ах л та. Ер нь яагаад яг энэ чухал болчихвоо энэ талаар өндөр яриагаа хэлээ тий. Тэгээд би яг бас хоёроос асуумаар байна л да. Магтаал урамшуул гэдэг энэ хоёр үг маань хоорондоо ялгаатай юу? Эсвэл одоо ижлэх нь үү гэж тийм ээ. Ялгаатай бол юугаараа ялгаатай юм бэ? За миний хувьд болохоор за мэдээж хилэгдэж байгаа сонсогдож байгаа байдлаараа бичигдэх байдлаараа болохоор ондоо байгаад байна тийм. Би бол ерөнхийдөө миний амьдрал дээрх магтаал урамшуул ижлэхэн төвшөнд явдаг. Тэгэхээр би ижил гэж ойлгож юм болов уу? Тэг би бас яг адилхан үг гэж ойлгож байна л да магтаал урамшуул. Магадгүй урамшуул гэдэг нь илүү зорилготой юм уу те магтчаа яагаад магтчаа юм гэхээр урамшуулах гэж магтчаа гэдэг ч юм уу. Түүнээс биш яг нэг юмны л хоёр тал бол гэж бодож байна. Тэгэхээр ерөөхдөө бол энэ хоёр үг маань болохоор те бас тодорхой хэмжээгээр ялгаатай тийм зүйл байдаг. Тэгэхээр магтаал гэдэг маань болохоор тухайн хүүхдийн яг хийж гүйцэтгэсэн зүйл дээр нь одоо яг илүү их гүйцэтгэлийн онцолж те магтахыг хэлж байгаа те сайн байлаа чи сайн хийлээ гэх те урамшуул гэхээр илүү их нөгөө тухайн хүний яг бие хүнлүү нь хандсан одоо яг хувь чанарлуу нь хандсан тэр одоо урмын үгийг хэлэх те энүүгээр бас тодорхой хэмжээгээр бас энэ хоёр үг маань бас ялгарч байгаа л да. Тэгэхээр өнөөдөр одоо урамшуулгын үг маань те яагаад одоо чухал байдаг вэ гэхээр хүүхдийн өөрийн одоо үнэлэмжинд маш их нөлөөлж идэг тийм ээ хүүхэд өөрийгөө хин гэж харах уу хин гэж итгэх үү гэдэгт гол одоо нөлөөлж байгаа зүйл маань энэ урамшууллын үг байдаг тийм хэрвээ одоо юу гэдэг ээж аав нь хүүхдээ ингээд дутуу үнэлэх ч юм уу тийм
урмын үгээр тэтгэдэггүй байх юм бол нөгөө хүүхдийн одоо өөрийгөө би бол чухал биш юм байна. Өөрийн одоо үн цэн нь бол ер нь сайн тогтож өгөөгүй байдаг л да тий. Тэрнээсээ болоод нөгөө өөртөө итгэл маш их бага тийм одоо хүүхэд болж өсдөг байгаа. Тэгэхээр ялгаатай гэд яг сайн хэллээ л да. Тэгээд яг ойлгохгүй л юм л да. Яг магтаал гэхээр зэрэг тэр хүнийг хийсэн юмны гүйцэтгэл дээр нь за чийсээ сайн хийчлээ гэл тийм хэр гоё хийчлээ гэл ингээд магтахыг хэлээд байдаг. Ер нь бол хүмүүс ихэвчлэн энийг бол их гайгүй хэлдэг багталтай. Миний охин ч үнэхээр сайн шүү, өстой гоё дуулдаг, гоё бүжгэлдэг, гоё шүлэг уншдаг, мундаг гэл ингээл магтж байгаа хүмүүсийн бол их сонсогдсон харин урамшуул тал дээр миний бодлоор харин жоо хоцрогдоод иж магадгүй. Тийм учраас энийг илүү нэг тодруулаад ярил. Яг одоо мөн чанар дээр нь урамшуулна гэхээр одоо жишээ нь энгийн амьдралын жишээн дээр тий яг ямар байдлаар хэрэгждэг зүйл вэ? Тийм шүү дээ. Ямар ч хоёр өөр зүйл байна гэдгийг бол хүмүүс бол хүүхдээ бол сайн юм хийхээр нь сайн байна гэж хэлэх бол одоо логикийн хувьд бол зүйл юм байгаа байхгүй тий. Уул нь бол тий. Хүн болгоно л гэдэг баг. Яг хувь хүн чанарыг дээр нь тэрийг ингээ урамшуулах зорилготой гэхээр энэ л өшөө жоохон хүнсгэрүүлж ирсэн. Тий. Энэ өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүүхдийг нөгөө яг байгаагаар нь тий ээж аав нь хүлээж авч гинэ гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй байдаг тий. Мэдээж хүн болгоно одоо давуу болон сул талууд байгаа шүү дээ тий. Тэгээд яг тухайн хүүхдийн яг эмзэглэж явдаг ч юм уу тий тэр хэсэг рүү ингээд онцолж хэрвээ ээж аав нь ярих юм бол тухайн хүүхдэд маш их эмзэг тусаад тий өө би бол ийм хүүхэд юм байна гэсэн тийм одоо ойлголт төрдөг л дөө. За жишээлх юм бол одоо яг энэ жоохон бусад одоо үеийнхээ хүүхдүүднийг утгахад те илүү юм удаан аливаа зүйлд удаан ханддаг байлаа гэж утгаад чи одоо яасан сайн удаан юм бэ? Дандаа ингэж удаж идэв. Жоохон хурдан шалах өндлөөч энэ бусад хүүхдүүдийг айлаа хараатгач гэх юм уу те гэж хэлэнгүүт нөгөө хүүхдэд ямар сэтгэл төрөх вэ те? Тэр хүүхд одоо би бол ерөөсө бусад хүүхдийг отоход те би бол удаан юм байна. Яг өөрлөнд дайрж байгаа сте өөрийнх нь нөгөө айдтгал би хүн би чанарлуун дайрч хэлж байгаа байхгүй. Тэнгүүт тэр зүйл нь нөгөө айгүй хүн тусч идэг те. Эргээгээд за ээж аав нь тэгж хэлж байгаа юм чинь за найз нөхдөд ч юм уу багш нь одоо тэгж хэлэх юм бол бүр илүү хүнд тусдаг. Яагаад гэвэл намааг одоо харж байгаа хараа маань зөвхөн те одоо ээж аавч тэгж хэлэхгүй хүүхдүүд тэгж хэлж гин багш тэгж хэлж гин гээд нөгөө хүүхдийн нөгөө өөрийнх нь үнэлэх үнэлэмж яг тэр зүйл хэлж байгаа тэр үгэн дээр нь те ингээд суйрлагдсан байдаг. Тэр нь ингээд бэхжүүлэгдэж батжуулагдж байдаг гэсэн бусад хүмүүсээр. Тэгээд ирэнгүүт нөгөө хүний өөртөө итгэл нь одоо бүр сулардаг ч юм уу тийм ээ. Тийм болж өгдөг гэсэн. Тэгээд бас нөгөө хүүхдийг чи ерөөсөө хичээл хийхгүй байх. Чи ерөөсөн залах уу ингээл одоо саяны хүүхдэд адилхан те. Тэгсээр итэл нөгөө хүүхд маань за би үнэхээр залах уу юм байна. Эсвэл энэ чи яагаад энэ хичээлийг хийж чаддгүй юм чи тэнийг юм уу гэж хүүхдтэйг загинжин. Гэтэл би тэнийг юм байна. Харин манай нөгөө найз ухаантай юм байна. Надаас илүү ухаантай юм байна гэж ойлгох бас боломжтой болгож байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө тухайн хүүхдийн одоо хийж байгаа зүйл нэг өөр тийм үү. Тухайн хүүхэд гэдэг чинь өөрөө нэг өөр гэдэг нөгөө эцэг эхчүүд ялгаж салах хэрэгтэй. Тэгэхгүй одоо нөгөө ялгаж салахгүй байжгаад одоо хийж байгаа зүйл дээр нөө энийг салах юм гээл те энийг айтайгаа идчих чадахгүй байх уу гэл хэлж гинэ гэдэг чинь тухайн хүүхдэд ямар мэдрэмж төрүүлэх вэ? Тэ өөрийгөө хинбэ гэдэг харах тийм өөрчлөлт шүү дээ. Тий, яг үнэ. Би ийм л юм байна. Надад бол ингэ санаж байна. Хоёр юу гэж бодож байна. За өнөөгийн нийгэм ялангуяа өнөөдөр те жоохон хүүхдтэй, том хүүхдтэй хүмүүс хүүхдтэй одоо бусдаас илүү сайн юм хийх нь бол магтж байна. Сайн байна. Миний хөөстө мундаг, миний охин их мундаг гэх. Харин алдаа гаргахаар зэрэг яг тэр гаргасан алдааг ингээ яг эн чин буруу гэж хэлхийн оронд чи ерөөсөө гээд одоо тий бүр ингээ шошгонаачдаг. Чи дандаа ингэдэг үгийг хэлдэг тий. Чи одоо шинэ ингээд аягтаа цай ингээд унгаад асгахад чи яг аягтаа цай унгаач тий болгоомжтой бай аягтаа цай унгаадаг чи буруу гэдгийг ярихын оронд энэ нэг салга юм. Ерөөсөө дандаа салгалаад юм унгаачдаг гэдэг ч юм уу. Яг хүн рүү чиглэсэн муу үгийг бол аюулсаа хэлээд байгаа. Яг үнэ. Хүн рүү чиглэсэн сайн үгийг юу нь яаж хэлж байгаа хүн ерөнхийдөө би бол аюул ховор сонссон. Миний хүний ийм мөн чанартай, ийм сайхан сэтгэлтэй хүн одоо юу гэдэг ийм хөдөлмөрч, ийм гэж хэлэхээс илүүгээр
гэр орон сайхан цэвэрлсэн бол ямар сайн миний хүү гэр орноо ёстойгоо цэвэрлсэн байна гэж хэлдэг. Гэхдээ чи бол хөдөлмөрч ажил хичээнгүү сайхан цэвэрч нямбай хүүхэд олжээ гэж бол хэлдэггүй. Тэгсэн мэт гэр орноо цэвэрлээгүй үед нь чи гэр орноо ингээд цэвэрлээгүй байна гэж хэлэхгүйгээр юу гэж хэлдэг чи ерөөсө залахгүй юу ч ихгүй сууж байдаг. Тэ ёстой юм. Энийг дүүрээсээ ингээд энэ дээр тулгаар зэрэг хүний мөн чанарыг дайраад тогтлоод байдаг. Тэ энэ бол маш том албаа. Асар том хоёр ялгаа байгаад байгаа. Тийм байна. Ингээ харахаар их том ялгаатай байна. Тийм. Тэгээд дээрэс нь бас нөгөө тухайн хүүхдийн үнэлэмжтэй холбоотой гэсэн штэ тий. Энэ урамшуул үг маань. Тэгээд за сургуульд одоо тий за цэцэрлэгт ч байд юм уу дээрлэхүүлэх гэдэг асуудал аюух гардаг тий. Хин нэг одоо шоолох, дооглох, одоо давхархах, хил амаар доромжлох, одоо цохих ч юм уу тий. Тэр үед одоо тий энэ өөрийн үнэлэмж гэдэг зүйл хүүхдэд маш их нөлөөлдөг л тоо. Одоо хэрвээ тэр өөрийнх нь одоо үнэлж байгаа тэр үнэлэмжтэй өөртөө ихтгэлтэй хүүхэд байх юм бол тэр тухайн хүүхдийн хэлсэн үг нь тэр хүүхдэд ерөөсөө нэг тийм хүнд тусахгүй хүлээж тэрийг авахгүй гэсэн. Өөрийн одоо тэр үнэлэмж нь одоо баахч үед юм уу хүүхдийн үед бол амар эмзэг хүлээж авдаг. Тэ? Аавн ээжэн стейжтэй хэлдэг. Ингээ бусад хүмүүс ингэж юм байна те. Би бол ерөөсөө юм байна гэд маш их одоо тийм учраас нөгөө хүүхдүүдээс өөрийгөө хамгаалах чадвар айгүй муу байдаг. Хэлийг гэсэн ч дотроо ингээд нөгөө хэлж чадахгүй явсараад бусад хүүхдүүдэд илүү их дээрлэхүүлэх тийм боломжийг илүү их олгодог л доо. Тэгэхээр бид нар одоо яг сургуулийн орчин жишээлбэл сэтгэл зүйн зөвлөгөө ингээд өгч явах үед те одоо дээрлэхүүлж байгаа хүүхдүүдэд асуудаг л та. Чиний өөрийгөө одоо хамгаалах те хамгийн хүчтэй зэвсэг юу гэж бодож ингээл. Тэнгүүт чинь нөгөө хүүхдүүд шанаат чинь ч юм уу ингээл одоо юу гэдэг цавхан ч юм уу тиймэрхүү зүйлүүд хэлдэг л дээ. Гэхдээ яг үндэ бол хэлдэг байхгүй. Хамгийн хүчтэй зэвсэг бол үг хэл юм аа. Чи яг өөрийнхөө үгээр те тэр хүүхдэд би ийм хүүхд биш ээ те намайг дахиад чи ингэж доромжилж одоо дээрлэх юм бол те би чамайг одоо багштай ч юм уу аав ээжтэй хэлнэ шүү. Одоо би чам сануулчих ч юм уу те ингэж хэлж нөгөө хүүхэд өөрийгөө хамгаалж явах хэрэгтэй. Гэтэл яг өөртөө ихтгэл муутай ч юм уу хүүхдүүдийн хувьд бол нөгөө хэлсэн үг болгоно маш их эмзэг тусаад тэрнээсээ болж маш их шаналаад сэтгэлээр унах, сэтгэлээр гутрах ийм одоо үзэгдэл. Янз бүрийн зүйлд тий одоо нэг унах зүйл их байдаг штэ. Тэгээд бас эцэг гэхээс гадна бас гадна харилцаж байгаа за хүмүүжүүлж байгаа багш нар ч юм уу ерөн тойрны хүмүүс бас их нөлөөлдөг юм шиг санагдав. Саяхан манай хүүхд ингэж байгаа байхгүй. Ингээд бүх ангиудын хүүхдүүд орж ирээд бид нар баг болоод тэгээ юуны тэр уралдаан байсан юм болоо уралцсан гэж байгаа байхгүй. Тэгээ танаа баг яасан гэсэн чинь 2 дугаар яринд орсон гэлөө тэгсэн. Тэгэхээр та нар 1 дугаар ярин тэгээхийн орчих гэсэн чинь ухаантайнууд нь орсон гэхгүй юу. Тэгэхээр би ингээ гайхчихсан аа. За тэд нар яагаад ухаантай гэж чи хэлж байгаа юм гэсэн чинь он цурлах дунгууд нь гэсэн гэхгүй юу. За тэрэнд нь хийх юм байна гэж тэгсэн чинь тэр гэсэн чинь ямар сони юм бэ? Миний хүү чинь тэгээ тал ухаантай юм уу гэд би асуухгүй юу. Тэгсэн чинь бодсноо үгүй гэл тэгж юм. Тэгээ би бас нөгөө бодог гэж бодохгүй нөгөө хэлж байгаа үгэнд нь бодог гэж бодоод. Тэг тал ухаантай мөч үгүй гэхэлэр тэр чи бүтэн ухаантай тэр хүмүүсээс тутах юм байхгүй штэ. Би өөрийнхөө хүрээнд л тайлбарлаж байгаа юм л та. Тэгэд ингээ харангуйтлаа би дотроо юу гэж бодсон бэ гэхэлэр за тэдрийг тэг хин нэг нь бас тэгж нэрлж байгааг сонссон ч юм уу те. Эсвэл ингээд өөрөө бас үнэлэмж бас гаргаж л дээ тэр хүүхд. Өөрийнхөөрөө. Тэгэхээр нэрээ энэ үг хэл гэдэг чинь ямар аюултай юм бэ гэ. Тэгээ би яг бодоод аавд нь хэлчихсэн байхгүй. За энэ үгэн дээр бас сайн яахгүй бол бодож явахгүй бол ингэж бодд юм бэ заадуулчихна гэдэг. Тэгээд өөрөөс нь илүү ухаантай учраас одоо тэр хүмүүст ингээд өөрөөс нь илүү яваад байгаа. Өөрөө бол тэдний хаанч хүрэхгүй байна гэдэг ойлголт бас айл хэд ингэ цензуур тавиад тий. Бас тиймэрхүү зүйл байна уу тий өөртөө. Цензуурлээд. Тий. Тэгэхээр нөгөө хэрвээ тухайн хүүхдэд одоо юу гэдэг одоо магтах ч юм уу тэр одоо магтаал урамшуулна зөвхөн хийж байгаа ажил дээр нь ч юм уу байх юм бол нөгөөхд ямар ойлголт авах вэ гэхээр би зөвхөн одоо амжилтанд хүрэх ч юм уу сайн зүйл хийх юм бол
одоо ингэж магтаалыг авдсан байна, намайг хүлээн зөвшөөрдөм байна, бус хүмүүс намайг чухал гэж ойлгох юм байна гэдээ ойлгочих юм бол нөгөө хүүхэд чи яадаг вэ гэхээр хэрвээ одоо муу дүн авах ч юм уу те эсвэл бай шагнал эзэлж чадахгүй тохиолдолд маш их сэтгэлээр ундаг. Би ч угаасаа л тэнийг юм байна ч юм уу те. Би угаасаа чадахгүй юм байна гэж хүлээж авдаг те. Тэр нэг хүн намайг юм уу эсвэл аав ээж нь эсвэл хайртай хүмүүс нь өөрийг хүлээж авч чадахгүй юм байна. Хүлээж авах боломжгүй юм байна гэдэг ийм айдас дотор нь бий болчиход байна л тийм ээ. Тэгэхээр бас зүгээр нэг хоосон магтаалууд бас хоосон ч гэх юм байхгүй. Ялангуяа зөвхөн гүйцэтгэл дээр суурилсан гүйцэтгэлийг нь үнэлсэн тийм магтаал хүүхдэд өгөөд ахаар нэг талаасаа сөрөг дагуураас гараад эхэлж байна тийм ээ. Тийм маш их одоо стресстэй. Яг одоо жишээлбэл би нэг зөвхөн жишээ ярил л да. Сингапурт одоо ингээд эцэгчүүд хүүхдтэйгээ явах тал дээр амар их санаа тавьдаг байхгүй. Жишээлбэл одоо ингээд хүүхд нь амар баярлалаа. Ээж аваа би 98 авчлаа шүү гэд ороод ирсэн чинь нөгөө ээж аав нь юу гэж хэлж байгаа нөхөр үлдсэн 2% нь хайцсан гэж хэлж байгаа. Тэгэхээр чин нөгөө хүүхдэдтэй ямар мэдрэмж төрөх вэ? Тийм шүү дээ. Тэ яг үүндээ бол тэр 2%, 1% цаана бол нэг тийм том ялгаа байхгүй тэ. Тэгтэл тэр хүүхдэд багаас нь ямар мессеж өгч юм гэхээр чи ерөөсөө л перфект одоо төгс хүн байх хэрэгтэй. 100% чи авч иж чи үнэлэгдэнэ. 100% авах юм бол би чамайг урамшуулна. Чамд одоо шагнал өгөн ч гэдэг юм уу те гээд өсөгчөөр нөгөө хүүхэд маш их одоо стресстэйж дарамтыг аваад тэрнээсээ болоод тийм ээ сүултээ бүр амиа өгөөтгөх хүртэл ийм одоо сөрөг бүр дагавар тэр хүүхдэд гарч байгаа. Яагаад гэвэл өөрийнх нь одоо тэр урмыг авах ч юм уу тий урамшуулал магтаалыг авах арга хэрэгсэл зөвхөн миний одоо тий гүйцэтгэл хийж байгаа зүйл дээр тулгуурлаж байна гэд хүүхэд ойлгочих юм бол яг өөрийгөө байгаар нь хүлээж авч чаддгүй тий алдаа гарсан бол маш их шүүмжлэлтэй өөртөө ханддаг. Өрөөл бусдад ч гэсэн шүүмжлэлтэй ханддаг. Өөртөө маш өндөр стандарт тавьдаг. Бусдад өндөр стандарт тавьдаг. Тэрэнд нь хүрэх болоод ирэнгүүт сэтгэлээр унах, готрах ийм асуудал байдаг. Саяхан бас ийм цахим ертөнцөөс нэг зүйл би уншижээ л да. Энэ болохоор эмэгтэйчүүдийг магтаж болохгүй, эрчүүдийг магтаж болно гэсэн. Тэгээд тэрэн дээр юу гэж байгаа вэ гэхээр эмэгтэйчүүдийг магтах юм бол өстой эдийн шуналтай болоод буруу тишээ явна. Эрчүүдийг магтвал яг зөв гэж бичсэн байгаа байхгүй. Үнэхээр яг ийм хүүсийн ялгаа ч юм уу магтаал урамшуулалт дээр яг гардаг юм уу? Яг одоо юу гэдэг юм би бол саяныхтай санал нэгдэхгүй л юм л та. Яагаад гэвэл угаасаа нөгөө Монгол ардын зүрц зүг гэдэг штэ тий. Урмын хуулахаар ууцын хуулахаар тий. Бурмаар тэтгэхээр урмаар тэтг. Эн чинь өөрөө нөгөө цаана хүн яг юугаар өдөөгдөж те аливаа зүйлийг хийдэг вэ гэдэг чинь ерөөсөө л урмаар шүү дээ. Тэ ер нь бол зөвхөн хүүхэд гэлтгүү том хүн ч гэсэн ер нь бол урмаар маш их тэтгэгдэж тухайн хүн одоо ирч хүчтэй байх тийм боломжийг авдаг. Хүүсийн хувьд бол хоёулын ижил одоо хэрэгтэй болов. Тэрнээс ш эмэгтэйчүүдэд магтаал хэрэггүй ч юм уу те. Энэ үг бол эмэгтэйчүүд илүү магтаал хэрэгтэй юм шиг. Тийм шүү дээ. Харин нэг зүйл байна. Орчин үеийн энэ айхтар өрсөлдөөнтэй нийгэм байна л да. Ерөөсө хүн болгон юмний төлөө өрсөлдөж байна. Тэгээ тэр өрсөлдөөн бол ерөөсө ялангуяа гүйцэтгэл дээр үндэслсэн өрсөлдөөн байдаг, үнэлгээтэй. Тэгээ ээж аав нар бол айцтай байна л да. За манай хүүхдтэй ингээд явчаар хагаад нэг тэнцэхгүй бол яах вэ? Амьдралд, ажилд, сургуульд, боловсролд тий одоо энэ карьерийн хувьд тэнцэхгүй хүн болоод үлдчихвэл яана. Тийм учраас одооноос шахаад ачаал даадаг хүн болохын төлөө хүүхдээ аль болох баг магтаад аль болох дутуу гэдгийг ойлгуулад тэгээ хүүхд дутуу гэдгийг ойлгож явж байгаа цагтаа гүйцээ ихэд хамаг юмдаа ажиллах болов гэсэн нэг ээж аавын нэг тийм айдас дээр үндэслэгдсэн нэг тийм хандлага их ноёрхоод байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Хүүхдээ дандаа өөр хүмүүсийн хүүхдүүдэд харьцуулдаг. Яагаад вэ гэвэл хүүхд нь одоо ирээдүйд тэр хүүхдэд өрсөлдөх учраас зүгээр харьцуулсан хинэн сайн хинэн муу гэдгийг тэгээ зүгээр нэг инстинктэн тэгээ зөн соёнгороо биш зүгээр бас хөрх амьд хүүхдийнхээ ирээдүйг бодож л өрсөлдүүлж үзээд байгаа нь тэр юм боловч бодож байна. Тэгэхээр яг ийм ертөнцид ийм орчинд өсөж байгаа хүүхдийн эцэг хэд тэгээ яг одоо өнөөдөр энэ урамшууллын тухай ярьлаа бид нар тэ ярьлаа. Тэр хүмүүс яаж энд хандах хэвээр тоохгүй бол хүүхдүүд нь одоо хоцрогдол шүү дээ. Тийм яг хуу
мэдээж одоо өрсөлдөөн гэдэг маань угаасаа байх хэрэгтэй тийм үү? Өрсөлдөөн байж иж одоо юу гэдэг бие биенээсээ өрсөж, бие биенээсээ илүү их гарах гэсэн тийм бас нэг тийм мотивац одоо болж өгдөг л тоо тийм ээ. Гэхдээ одоо баг махтах юм бол манайхд одоо илүү хичээн ч юм уу тийм зүйл байдаггүй. Илүү харин ч одоо урмаар тэтгээд те магтах үед хүүхэд илүү их урамшаад илүү их гүйцэтгэе, илүү хий гэсэн тийм оролцоотой болж өгдөг л. Юугаар тижээгдэн түүгээрээ түүнийгээ гаргана гэж бас ойлгож болох нь шүү дээ. Өөртөө харьцуулдаг гэж магадгүй. Хүүхдээ илүү магтаад байл нөөдөр нь санаа намраад би энэ болж байгаа юм чи санаа намраад юм хичээхэ болчихвол яах вэ? Тий одоо жишээлбэл зарим хүмүүс ингэдэг штеп. Магтсаар байтал толгой дээр гарчлаа гээд. Эсвэл толгойн томорчлоо энэ хүүхдээс үг сонсгоолоод хүн магтсаар байтал. За тэгээд дээр нь мухарс их байна л да цагаан хил ам энэ төр гээл. Түү магтаж болохгүй ингээд маавч нар байна бас тий. Заавал сүргүүлж ярих гэдэг тийм ээ. Тий энэ дээр болохоор яг эцэг эхүүд бас нэг анхаардаг зүйл нөх юм бол одоо онц сурчлах юм бол те эсвэл одоо шагнал медаль их авч явах юм бол манай хөхт айгуу сайн мундаг гэж хардаг те. Гэтэл яг нийгэмдэр тухайн хүн одоо ажил дээр гараад те хамт олонтой болно. Хамт олонтой тухайн хүний харилцаа гэдэг юм те нийгмийн төлөвшөлт гэдэг юм айгуу чадвар те өөрийгөө төвлөмж яг үнэ. Тэр нь ерөөсөө тэр гүйцэтгэлээсээ илүү тэр хүнд хэрэгтэй амжилттай тий. Гэтэл нөгөө тэрийг ингээд анзаарч харахгүй илүү их одоо ерөөсөө он сурах хэвээр хамгийн мундаг сургуульд орох хэвээр гэл харчих юм бол нөгөө нэг хүүхдийн одоо бие хүний хөгжил, нийгмийн хөгжил, сэтгэл зүйн хөгжил гэдэг тэр хөгжил нь хэрэг дутуу байх юм бол хичнээн мундаг сурдаг байсан, толгойтой байсан тэр хүн нийгэмдэр яг үндэ бол одоо зохицож амьдарч чадахгүй байдаг тийм учраас яг эцэг эхчүүд яг ямар хөгжилтээр те илүү их онцлох ёстой вэ гэдгийг бас өөрсдөө бодох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүний одоо сургууль соёлоо төгсөөд те зөвхөн одоо найз нөхдөдөө харьцахгүй штэ. Эхнэр нөхөр болно, гэр бүл зохион, амьдрал зохион те эхнэр нөхрийн хоорондын харилцаа нь ямар байх вэ? Эсвэл үр хүүхдтэй харилцаа нь эргээд ямар байх вэ гэдэг тэр суур одоо те тухайн хүний өөрийгөө хэн гэж харах уу, бусад хүнийг хэн гэж харах уу, дэлхийг нийгмийг юу гэж харах вэ гэдэг чинь л тэр ерөөсөө суур одоо гол үнс суур нь эцэг эхчүүд үгээрээ одоо энэ урмын үгээр те магтаалаар гаргаж одоо ирж ийн л гэсэн үг байхгүй тий. Суурлуулж ийн тарж ийн аа л гэсэн. Тэр суурин дээр боловсрал одоо нөгөө хүсээд байгаа. Одоо эцэг эхчүүд юу хүсдэг вүлээ тийм ээ. Хэвээ 1 номер 1-р тэгэл нөгөө 98 биш 100% A үнэлгээ ч юм уу тий. Энэ бүгд маань тэгвэл нөөл анзаарахгүй хүмүүс бол энэ урамшуулал магтаал дээр нэг ач холбогдол өгөөд байдгүй тий. Эцэг эхчүүд бол үнэхээр өгөөд байдаг. Гэтэл уучлаарай. Тийм биш юм бэ шүү гэдгийг яг харуулад байна тий. Ялангуяа иймэрхүү зүйл зүгээр би нэлээд боломжтой айлын хүүхдүүдийн явдаг өндөр төлбөртэй хувийн сургуулиуд байна да тий. Тэд нар бол цэвэр хүүхдээс гүйцэтгэлийг асар өндөр хэмжээнд шаардж идэг. Аав ээж нь мөнгөний төлсөн багш нар нь хүүхдийн сурахгүй болохгүй. Аав ээж нь мөнгөний төлсөн хүүхдүүдээс шаарж байгаа юм чи сайн сургууль. Тэдний хувьд бол хүүхд маань магадгүй ямар хүн болж юунд урамшиж, юунд босч те юунд унж идэм бэ гэдэг сонирн биш. Юу ч даажаал хамаагүй тэр төлсөн мөнгийг одоо ашигтай болгоод эргүүлж төлжүүлэх те. Эсвэл юм гэдэг тийм. Тэгэхээр магадгүй янз бүрийн сургуулийн хүүхдүүдтэй энэ төр ажиллаж уулздаг байх. Хувийн сургууль болон зүгээр нэг улсын сургуулийн хүүхдүүдийн хооронд магадгүй энэ хэрэгцээ нэг хангагдсан байдлаараа ялгаж ер нь их харагддаг. Яг нөгөө тиймэрхүү бас ялгаанууд гардаг л та. Өндөр одоо мэдээж төлбөр төлсөн эцэгчүүдийн хувьд хүүхдээсээ маш их зүйлийг шаарддаг тийм. Тэр хэмжээгээр их зүйлийг шаарддаг. Тэгээд мэдээж тэр хүүхэд хичээхийн зүйтэй тийм үү. Гэхдээ нөгөө хичээлээ гээд одоо тэр хүүхдийн үнэхээр одоо юу гэдэг чадвар хэрэгс хэтэрсэн зүйлийг хэрвээ авах асууж байгаа бол энэ нь эргээгээд манай хүүхдийн одоо сэтгэл зүйд те би төлөвшөлт хэрхэн нөлөөлж байна гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй л дээ. Тийм шүү. Ямар нэгэн зүйлийг хийх тийм цензууртэйгээр бас харж байхгүй бол бас хэтрүүлэх те эсвэл бүр дутаах
яг энэ нэг хүүхдийн хүмүүжил яалтч үнийг юм гараад идэв юм шиг. Надад гардаг учраас л ингэж хэлж. Тийм тэгээ бас нэг ажиглагдсан зүйл нөгөө ээж аавууд ингэдэг л дээ хүүхдээ ингээ урамшуулахдаа болцол тавьдаг. Одоо чи ингээд онц авчих юм бол би чамд дугаа авч өгөн ч юм уу тий. Эсвэл бол чи ингээ гэр орноо цэвэрлчих юм бол би чамд кино үзүүлэн ч юм уу. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө тухайн хүүхдийг альва тэр нөгөө урамшууллыг өгөхдөө ингээ нөхцөл болцол тавиад ирэнгүүт нөгөө хүүхэд яг одоо тийм болцолж байгаа юм шиг ерөөсөө тий. Өөрөөр хэлбэл нөгөө яг намайг одоо хин бэ гэдгээр нь тий яг урамшуулгаас илүүтэй одоо би энийг хийчих юм бол одоо тий урамшууллыг надад шагнал аваад өгчих юм байна гэхээр гол нөгөө тухайн хүний хийж байгаа тэр нөгөө мотивац тэр одоо сэтэл нь болохоор аливаа зүйлийг авъя гэсэн тийм одоо хандлагаар хийж байгаа. Одоо нөгөө л одоо шунаг сэтгэлтэй болох үндсийг л тавиад ин гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм. Тэгтээ бас тийм юм огт байж болохгүй гэсэн үг биш үстэй тийм. Огт байж болохгүй тийм тодорхой хэмжээгээр ихний хэмжээнд байх хэрэгтэй. Гэхдээ тэрийг бид нар нөгөө тухайн хүүхэд одоо гэрээ цэвэрлэгэн те энэ өөрийнх нь өөрөг хариуцлага юм а гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэрнээс биш одоо ямар нэгэн байдлаар шагнал одоо авах үүднээс те хийж байгаа ажил бол биш гэдгийг тэр хүүхэд мэдээж ойлгох хэрэгтэй л те. Эсвэл онц сурж байгаа нь ээж аавынхаа төлөө биш. Онц сурж байгаа нь тухайн хүүхэд одоо эрдэм мэдлэгтэй сайн хүн болоод их орондоо одоо ээж аавдаа хэрэгтэй хүн болно гэдгийг тэр хүүхэд ойлгоно гэсэн үг шүү дээ. Тэгж тийм одоо сэтэл одоо хандлагатайгаар хүүхэд сурах, тийм сэтэл хандлагатайгаар аливаа ажлыг хийж гүйцэтгэх нь гэдэг чинь арай өөр одоо тийм тухайн хүүхдийн дотоодоос гарч байгаа тэр сэтэл хандлага нь те тухайн нэг яг тэр зүйлийг дахиж тавихгүй байх те одоо насан туршдаа л тэрийг хийх гол үнд суурь нь болж байгаа гэсэн үг л дээ. Өөрөө түрүүн хэлжсэн бас хүүхдүүдтэй ажилтгаа гэд өөрийн чинь анзаарж яхад яг энэ бидний өнөөдрийн ярьж байгаа сэдв болох энэ урамшуулал, магтаал дутагдсан хүүхдүүд голт ихэнх хувь нь байгаад байна уу? Эсвэл хангалттай гэдэг дүнг өөрөө эсвэл тавьж байна уу? Ер нь бол би дутагдaltaй гэж бодож байгаа л да. Тийм. Ер нь яг ингээл нөгөө тухайн хүүхдтэй ингээл уулзаал те яг чам би бол миний бодлоор чамд ийм чадвар байгаа гэж бодож байна. Чамд одоо ийм потенциал байна гэж би харж байна гэд хэлэнгүүт ингээд нүүр нь ингээл гэрэлтэл явчихдаг айгу тийм. Нүүр нэг тий цангаж исэн юм шиг тийм. Би одоо жишээлбэл яг юу сонсч байгаа гэж амар итгэж ядал нэрээ юу та яг тэгж бодож байна уу те гэх юм ингээд тэгж хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдэд нөгөө яг ийм онсон те яг тухайн хүүхдийн авиас чадвар, тухайн хүүхдийн одоо сайн зан чанар юу вэ гэдгийг ингээ онцолж ингээ хэлээд дурамшуулах үед тэр хүүхэд илүү их ингээ баяр хөөртэй, илүү хөөртэй, итгэлтэй нэрийн чинь би илүү их дахиад хийя гэсэн тийм одоо сэтэл хандлагатай бас болж ирдэг. Тэгэхээр хүүхдээ яг би юу хийж чаддаг хүн бэ гэж өөрийгөө харахаас илүүгээр би яг хий юм бэ? Яг ямар үнцэнтэй, ямар хүн байх ёстой гэдгийг нь ойлгуулах нь илүү чухал юм байна л да тийм ээ. Яг үнэ. Хэрвээ тэгж ойлгож чадах юм бол одоо гэрээ цэвэрлэхдээ тэр ямар сэтлэр цэвэрлж ийн гэдэг нь одоо тогтож эхэлнэ шүү дээ. Тийм шүү дээ. Би угаасаа хөдөлмөрч би угаасаа тий цэвэрч ээж авдаа тусрах уу ийм хүн юм аа гэд ойлгоцсон хөхт бол нэг төгрөгч амлахгүйгээр тэр бол гэрээ сайхан цэвэрлчих нь. Гэр сайхан цэвэрлсэн төлөө аав ээж нь баярлаад урамшуулж болж байна тий. Сайн байна нөхөө сайхан цэвэрлж гэдэг. Түүнээс биш чи тэрийг хийчихвэл би чам тэдийг өгье гэд ингээд үнэлээд өгдөг тий барьцаалаад байдаг тий. Тиймэрхүү байдлаас зарим гэр бүлд харагддаг л да. Тэгээ бүх юм мөнгөөр үнэлэгдсэн. Аав нэг юм гэдэг тэгвэл өх мөнгөн дээр 5,000 нэмж эдэр гисэн энэ төр тиймэрхүү юм бол айл гэр бол юу харагдтiin тааралдаг. За тэгээд бидний бас ярилцах хугацаа энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд ярилцаад байвал бас их юм байна. Гэтэ мэдээж үзэгчдийн хувьд болохоор өөртөө чинь холбогдох талаар эсвэл семинар сургалтын талаар сонирхож байж болох юм нээлттэй тийм ээ танай байгууллага. Тийм одоо манай байгууллага утгагүй арт терапи гэдэг одоо зурган одоо сэтгэл зүйн засал хийх ийм одоо курс одоо имчилгээ тий бид нар хүүхдүүдэд явуулах байгаа. 9-өөс одоо дээш насны 2 ангийг бид нар хичээлүүлэх гээд одоо бэлтгэл ажилд орсон байгаа. Тэгээд манад яг мэрэгжлийн бүр яг юм арт терапист Америкаас
одоо ирсэн тий арт терапист хүүхдийн сэтгэл зүйн ямар одоо тий асуудал байна гэдгийг үнэлээд тэгээ бид нэр яг зурган одоо аргаар тий засах юм одоо манай байгууллагаас юм үйл ажиллагаа хийж байгаа. Тийм болохоор бас эцэг эхчүүдийг бас тий хэрэг та хүүхдтэй хэрэгтэй одоо сэтгэл зүйн хувьд тий яг ийм зургаар юм засал хийлгийа гэж бас манад хандж болно. Тэгээд манайхас бүх насныханд хандсан сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Тэгээд 88 83 44 гэсэн утас руу залгаад цаг товлоод одоо уулзах боломжтой. Үйлчлэг авах боломжтой байна тийм. За маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид нар өнөөдөр хүүхдийн хүмүүжүүлэлт, урамшуулал, магтаал нь хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. Магадгүй таны хувьд ч гэсэн бас тунгаан бодон суусан бах. Би ерөн ямар ээж аав бэ? Би хүүхдээ ерөн урамшуулдаг ээж аав уу, магтдаг ээж аав уу? Магадгүй энэ талаар ч гэсэн бас дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг хүсвэл дэлгэцэн дээр гарч байгаа утсаар хандаарай. За бас Facebook хуудсанд гэрэлт нэвтрүүлэгт лайк дарахаа мартаа. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баяртай үзэгчтэй.